Үл хөдлөх хөрөнгө нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үзэгч та бүхэндээ дараагийнхаа газрыг танилцуулах гэж байна. Үзэгч та бүхэндээ зайсан явах зам дагуу байрлалтай. За мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн яг баруун талд нь байрлал. За мөн Жапон 5-ны яг урт талд нь байрлалтай. Хүннүү хорооллыг худалдах саналыг тавих гэж байна. За хүннүү хороол нь бол нийт 18 блок бүхий цогцлбор хороол байгаа. Эхний ээлжийн 9 блок ашиглалтанд орсон. Оршин суугчтай хүлээж аваад эхэлсэн. Ийм орон сууцыг та бүхэндээ худалдах саналыг тавьж байгаамаа. За яг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бол яг миний хойтлоос бол хүннүү хороол минь бол маш ойрхон яг ийм гоё сүндэрлэг байрлалтай харагдаж байгаа гэдгээр онцлогтой. Ийм хороолыг үзэгч та бүхэндээ худалдах саналыг тавьж байгаа юм шүү үзэгчтэй. Ингээд та бүхэндээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Барилга байгууламжийн явган компани нэг хурд группийн бүтээн байгуулалт хүннүү хороолол сэндэрлээ. Улаанбаатар хотын орон сууцнуудад тулгамдж байгаа асуудлуудыг бүрэн шийдсэн жишг хороолол болж амьдарч байгаа орчноо сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд зориулагдсан гэдгээрээ төслийн хамгийн том давуу тал юм. За үзэгч та бүхэндээ хүннүү хороолоос байр сонгох боломжийг танилцуулж байгаа шүү дээ. Та бүхний харж байгаачлан маш гоё тохиолдлыг бол энд бүрдүүлсэн байгаа гэдгээр онцлогтой. Ер нь бол шинэ орон сууц худалдаа авч байгаа эрхмүүд бол маш олон шалгууруудыг тавьсан энэ үед та бүхэн бас хүннүү хороолоос тохиолдлуудыг хараад бас байраа сонгох боломжтой байгаамаа. Та бүхэндээ давхрын сонголтыг хүргэх юм бол 15-аас 19 давхрын хооронд та бүхэн бас байраа сонгох боломжтой гэдгээр онцлогтой. 50-аас 117 м2 бүхий 2-оос 4 өрөө байрнуудаа сонголтоо хийх боломжтой. Ийм саруулхан орчинтай, ийм тохиолдолтой, маш гоё тохиолдолтой орон сууцнд та бүхэн амьдрахыг хүсэж байгаа бол хүннүү хорооллыг сонгож хэрэглээндээ нэвтрүүлээрэй гэж хэлмээр байна. Бүхэн 117 м2 бүхий 4 өрөө байрны сонголтыг харж байна. За энэ хүү 4 өрөө байрны зохион байгуулалтыг танилцуулбал за зочны өрөөнд галын өрөөтэйгээ цугтай байрлаж байгаа. За нэг унтлахны өрөөтэй, нэг хүүхдийн өрөөтэй, за мөн нэг гэр бүлийн гишүүдэд зориулсан мастер унтлахны өрөөтэй гэсэн ийм зохион байгуулалт бүтцтэй байр байгаа юм шүү үзэгчтэй. За маш саруулхан хийцлэлтэй байгаа харж байгаа хаа. Ер нь бол орчин үеийн байрнуудыг галын өрөө зочны өрөөнд цугтай байрладаг болсон боловч за эдний яг 117 м2 бүхий 4 өрөө байрны галын өрөө зочны өрөөнүүд нь маш саруулхан хийсэлтэй байгаа учраас тэг хэсгийг гаргаж өгөөд бас галынхаа өрөөг тусгаарлах боломжтой. Ийм зохион байгуулалттай ийм саруулхан хийсэлтэй байраас та бүхэн бас сонголтоо хийх боломжтой байгаа юм шүү. Үзэгдэх орчин бол маш сайтай гэдгийг онцлон хүргэсэн байгаа. За цонхны байршлал гэхэд бол урд зүг буюу хойд зүг рүүгээ харсан цонхтой учраас хоёр талынхаа цонхыг онгойлоход бол агаар бол нэвт салхилах боломжтой. Ийм орчинтай ийм байрыг та бүхэндээ танилцуулж байгаа юм шүү үзэгчтэй. Ашиглагдсан материалууд нь гэхэд бол бүгд чанартай материалаар тоноологдсон гэдгийг бүтээн босгож компанийнхаа онцолсон. Тийм учраас та бүхэн бас хэрвээ сонирхож байгаа бол барилгын ямар материалууд ашигласан талаарх мэдээллийг бас ирж үзээд чанартай болоод чанартай үгүйг нь мэдээд та бүхэн бас өөртөө танилцаад байраа сонгох боломжтой байгаа юм шүү. За бид бүхэн хүннүү хорооллын 12 дугаар давхарт нь байрлахаа орон сууцнаас өөрчлөлт та бүхэндээ хүргэж байна. За та бүхэндээ маш онцлог хэсгийг танилцуулах гэж байна. Энэ үг гэхээр за яг 12 дугаар давхрын яг урд зүг рүү харсан байршил нь бол маш гоё харагдаж байгаа. Эргэн тойрон үзэгдэх орчин бол маш сайтай. Тухайлх юм бол та бүхэн бас Чингистэй уулаа гэрт дотроос харах боломжтой, зайсан толгоогоо харах боломжтой, за мөн соёмтой уулаа харах боломжтой гэх мэтлэн эерэг үнээр бүхий л орчнуудыг та бүхэн бас гэрт дотроос мэдрэх боломжтой. Суугчдын нэг хэрэгцээтэй зүйл бол яхаа аргагүй автомашины дулаан гаражийн асуудал байдаг шүү дээ. Та бүхэн бас хүннүү хорооллыг сонгосноор автомашины дулаан гаражийн асуудал санаа зовнох зүйлгүй юм аа. За хүннүү хороол нь бол нийт 1400 гаруй өрхөд зориулагдсан боловч за яг автомашины дулаан гаражийн асуудал нь бол 1800 гаруй автомашины дулаан ил зогсоолыг бол шийдэж өгсөн гэдгээр онцлогтой байгаа учраас та бүхэн бас тав тухтай амьдрах боломж бас нэгэн шалгуур арга бүрдэж байгаа гэдгээр онцлогтой байгаа юм шүү үзэгчтэй. Мөн хороололдоо нэмэлт дизель цахилгаан үсгүүрийг шийдэж өгсөн нь цахилгаан тасалсан үед хорооллын гэрэлтүүлэг болон цахилгаан шатыг найдвартай ажиллуулж оршин суугчдын ая тухыг хангана. За өмч бүжгэнсэн их хөдөлгөөнөөс ингээд амьдрах орчин хайж байгаа эрхмүүдийн таалалд хүннүү хорооллыг та бүхэндээ худалдах саналыг тавилаа. Та бүхэн бас 50-аас
117 м2 талбай бүхий 2-4 өрөө байрыг худалдан авах боломжтой гэдгээр онцлогтой байгаа юм шиг үзэгчтэй. Яг одоогийн байдлаар хүннөө хороол руу орж гарах боломжит замыг та бүхэн харж байна. Ямар ч байсан орон сууц руугаа орж гарахтаа бол автомашины төвчрлээс ангид байх боломжтой. Энэ л орчныг та бүхэндээ худалдах саналыг тавьсан юм шиг үзэгчтэй. Ингээд та бүхэн бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байгаа бол дэлгэцний доор гарч байгаа утсаар холбогдоод авах боломжтой юм шиг үзэгчтэй. Та бүхний сонголт хүннөө хороол байх болтугай.